Үндэстэн бүр өөрийн үндэс өв соёлоо хадгалах хэрэгтэй. Өвөг дээдсийн уламжлал заримдаа бүр зан үйл хүртэлж хооллолттой холбоотой байдаг. Хүн аль үндэстэнд харьяалагдаж байхаас үл хамааран ядаж өвөг дээдс нь хэрхэн хоололдог байсан талаар үндсэн ойлголттой байх хэрэгтэй. Ялангуяа Аз гаралтай хүмүүст үнэний сүв олон төрлийн өвчний эхлэл болох магадлалтай. Жишээ нь аутоиммун өвчнүүд, зүрхний өвчин, чихрийн шижин, илүүдэлжин гэх мэт олон асуудалтай холбоотой байж болно. Үнэний сүв юу? Тийм ээ. Наадах ч одоо өдөр тутмын хэрэглээнд байгаа зүйл шүү дээ. Монголчуудын хувьд. Тиймээс ямар хүнс таны биед зогцож байна, аль нь зогцохгүй байна гэдгийг мэдэх шаардлагатай. Гидсний нэвчимхий чанарыг өдөөдөг зүйлс маш энгийн байдаг. Жишээ нь хангалтгүй нойр, хөдөлгөөн дутмаг, хоол хүнсэнд шим тэжээл бага байх, боловсруулсан хүнс их хэрэглэх, сахар их хэрэглэх, уураг, эслэг багтай хооллох. Эдгээр энгийн зүйлс цаг хугацааны явцад лейкогатыг үүсгэдэг. Та надад хэлээш 10 хүн тутмын хідэн кофе хэрэглэснээс болоод өөрийн биед нь муу нөлөө үзүүлсэн хүмүүстэй учирч байсан аа. 10 хүн тутмын 7 нөлөөлөлд орсон байдаг гэж хэлж болно. Тиймээс асуудал нь глютен өөрөө биш харин хит их хэрэглээ юм. Бид талах боов жигнэмгийг бүр мөсөн хасах шаардлагагүй. Гэхдээ глютений хэрэглээнд хариуцлагатай, хязгаартай, ухамсартай хандах хэрэгтэй. Энэ л урьдчилан сэргийлэх ангаах ухаан гэж хэлж болох зүйл. Энэ нь зөвхөн шинжилгээний хариу хараад заавар дагах тухай биш. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээлэлээр дийлэнх олох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. Сайн уу манайхаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр цоошин дугаараараа та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн подкастыг Herbalife брэнд дэмжиж ажиллаж байгаа бөгөөд бид энэхүү компани шимт хижээлийн мэрэгчлэнг өрсөн байна. За энэхүү зочин Казахстан улсаас ирсэн анхны зочин болж байгаа бөгөөд бид нэр та бүхэнтэйгээ уулзуулж байгаадаа бих баяртай байгаа. За манай хоёр улс газар зүйн хувьд их ойрхон байдаг ч гэсэн Казахстанаас хизээс зочинтой уулзж байгаагүй маань. Гэхдээ Казахстаны аль хотоос ирснийг нь асууж ярилцлага эхэлцгээе. Би Актобе хотод төрсөн. Актобе төрсөн. Одоо харин хаана амьдардаг вүлээ? Актобе нь Казахстаны баруун хэсэгт байрладаг хот. Харин яг одоогоор Алматы хотод амьдардаг. За тэгэхээр маш ойлгомжтой боллоо. За Алматы хотоос гаралтай Алмаг бид нэр бүтэн нэрийг нь бол Алмагүл гэдэг. Гэхдээ хэдүүлээ Алма гэж дуудацгаая. Ангаах ухааны доктор, за мөн мэрэгжлээсээ гадна шимт хижээл, эрүүл амьдралын хэв маягаар мэрэгсэн нэгэн байгаа. За манай подкастын хувьд бид таны мэрэгсэн чиглэлийн сэдвүүдээр хөвчлэн ярилцлага бэлтгэж хүмүүст шинэ үнцэг, шинэ ойлголт өгөхийг хичээж зорддог. За хүн төрөлхтөн зогсолтгүй өөрчлөгдөж байгаа энэ үед өдөр бүр л шинэ судалгаа, шинэ нээлтүүд гарсаар байгаа. За ямар амьдралын хэв маяг нь эрүүл, ямар амьдралын хэв маяг нь эрүүл биш гэдгийг бид нар ялгаж ойлгохын тулд тасралтгүй суралцах, олон төрлийн мэдээлэлтэй байх хэрэгцээ шаардлага үүсэт байгаамаа. За тиймээс өнөөдөр Алма бидэнд энэ талаар олон зүйлийг тайлбарлаж өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцахаас гадна Монгол болон Казахстан хоёул нүүдэлчин соёлтой учраас тэдэнд байгаа ижил төстэй зүйл болон ер нь амьдралын энэ хугацаанд буюу жилийн энэ үеэрл бид нар юу мэдэх шаардлагатайг гүнзгийрүүлэн ярилцъя гэж шийдсэн байна. За тэгэхээр бидний урилгыг авсанд баярлалаа. Монголд ирсэнд баярлалаа. Миний хувьд ч бас баяртай байна. Намайг урьсанд баярлалаа. Танаас дууд их тухтай санагдлаа. Тийм ээ. Тийм гэж юу? Тань таалагдсанд би өөрөө баяртай байна. Ер нь би подкастт төдийлөн оролцоод байдаггүй л дээ. Ихэвчлэн телевизийн нэвтрүүлэг эсвэл телевизийн өглөөний хөтөлбөрүүдэд оролцдог. За би хувьдаа ер нь их сониуч хүн. Аливаа сэдвийн тухай их гүн гүнзгий тайлбарлаж ойлгох дуртай. За энэ удаад би таны тухай илүү сонирхож эхлээд хувь хүний чинь дараа нь сэдв рүүгээ орё гэж бодож байна. За эхлээд ангаах ухааны чиглэлээр яагаад сурахаар болсон? За мөн
Дараад нь nutrition буюу яг хоол ижил, шинэ ижилийн чиглэлээр яагаад суралцахаар болсныг олж мэдцгээе. Миний мэрэгжлийн замнал ойролцоогоор 15 жилийн өмнө эхэлсэн. Тухайн үед би анагаахын их сургуулийг төгссөн. Ер нь бол анагаах ухаанд сурахаар шийдсэн шалтгаан бол миний ээж. Энэ бол үнэндээ ээжийн минь мөрөглөлтөө. Ээж маань совилогч байсан. Гэхдээ ядуу айлд өссөн болохоор их сургууль сурах боломж байгаагүй. Гэр бүлийнх нь хандлагч жоохон тиймхэн байсан. Сурах биш шууд ажил хийх ёстой гэсэн ойлголттой л доо. Шууд ажилд орсон гэсэн үг үү? Тийм ээ, шууд ажилд ор гэсэн хэрэг. Гэхдээ ээж маань аавтайгаа нилээд тэмцэж байж сургуулаа төгссөн. Дараа нь өөрөө мэрэгжлийн коллежид сурч бидний хэлдгээр мэрэгжлийн сургууль төгсөөд совилогч болсон. Тэгэхээр 35 жилийн турш совилогчаар ажилласан. Тэтгэвртэ гарсан ч гэсэн ажилласаар байсан л та. Ээжийн маань хамгийн том хүсэл бол хүүхдүүдийнх нь ядаж нэг нь эмч болох. Би багасаа ээжийнхээ ажилдаг эмнэлэг дээр их цагийг өнгөрөөдөг байсан юм. Эмнэлэг дээр зүгээр л эргэлдэж эмчилгээний явцыг харах, эмч совилогч нартай ярилцах гэдэл ихэвчлэн цагийг тэндэл өнгөрүүлдэг байсан. Тиймээс эмнэлгийн үнэр хүртэл миний хүүхэд насны дурсамж олсон байдаг. Үнэр нь хүртэл олон зүйлийг санагдуулдаг юм. Тэгээд бүх зүйл маш энгийн, байгалийн мэдлэл өрнсөн. Сургуулаа төгсөөд л баримт бичгээ аваад их сургуульд өгсөн. Тэд надад чи сайн сурдаг болохоор тэтгэлэг өгье гэж хэлсэн. Ингээд их сургуульд илсэж тэндээ амжилттай сураад төгссөн. Гэхдээ би өөрийнхөө тухай ярихдаа үргэлж нэг зүйлийг дурддаг. Суралцаж байх хугацаанд би эрүүл мэндийн системд бага зэрэг сэтгэл дундуур болчихсон юм. Эрүүл мэндийн тогтолцоо яаж ажилдаг, бүх зүйлийг хэрхэн зохион байгуулагдгийг хараад бага зэрэг урам хугарсан л та. Тиймээс төгсөөд диплом аваад ээж дээр очиод ээжээ энэ миний эмчийн диплом, гэхдээ би эмчээр ажиллахгүй гэж хэлсэн. Бид цаашаа үргэлжлэхээс өмнө нэг зүйл асууя. Би энэ диплом ашиглахгүй гэж хэлэхэд ээж тань юу гэж хэлсэн бэ? Яг тэгэхээр түүний мөрөөдөл чинь хүүхдээ эмч болох байсан шүү дээ. Тэгээд ингэж хэлэхээр юу гэсэн байх вэ? Тийм ээ. Би тэрний 3 хүүхдийнх нь хамгийн бага нь. Харин ээж маань за яах вэ л гэж хэлсэн. Тийм ээ. Тэр таны шийдвэрийг эсэргүүцээг байх нь шүү дээ. Үгүй ээ. Ээж миний шийдвэрийг хүндэтгсэн. Маш тайван хандсан. Яарах хэрэггүй, сандрах хэрэггүй. Эхлээд сайн бодож байгаад тайван тунгаагаад үз. Магадгүй дараа нь аль нэг эмнэлэг эсвэл клиникээс ажлын санал ирж магадгүй. Тэгвэл ажиллаж эхлэх урам төрж магадгүй гэж хэлсэн л дээ. Тэрний тэр тайван ухаалаг хандлага надад маш их нөлөөлсөн. Тэгээд би нэг дүгнэлтэнд хүрсэн л дээ. Би анагаах ухаанд ажилламаар байна. Гэхдээ эмнэлгийн орчинд биш. Харин урьдчилан сэргийлэх чиглэлээр л ажилламаар юм байна гэж бодсон. Яагаад гэвэл эмнэлэгт эмч нар ихэвчлэн зааврын дагуу л ажилладаг. Жишээлбэл нэг эмчийн бичиг байдаг. Тэнд ямар шинжилгээ хийх, ямар цусны эсвэл шээсний шинжилгээ авах, ямар эм бичих гэдэл бүх зүйл аль хэдийн заагдсан байдаг шүү дээ. Харин урьдчилан сэргийлэх анагаах ухаанд илүү их сонголттой байдаг. Та илүү гүнзгий судалж болно гэсэн үг. Жишээ нь биохим, физиолог, хүний биеийн үйл явц гэх мэт зүйлсийг илүү наривчлан ойлгож судлах боломжтой л доо.
Урьдчилан сэргийлэх ангаах ухаанд заримдаа бүх зүйл арай механик юм шиг болдог. Юу болж байгааг гүнзгий бодож тунгаах боломж төлөөлөн байдаггүй юм. Та аль хэдийн юу болж байгааг мэдэж байгаа гэж үзээд л эмчилгээгээ явуулдаг. Үнэн дээр хүний биед яг ямар процесс явагдаж байгааг гүнзгий судлах цаг тэр бүр байдаггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх ангаах ухаан ялангуяа хоол зүй, шим тэжээлийн салбар надад маш сонирхолтой санагдсан. Бид их сургуулийн 4-р курст энэ талаар хичээл үзсэн. Хичээл богино байсан ч би тэр хичээлд маш их татагдсан. Тэгээд л энэ чиглэлийг илүү гүнзгий судалж үзэхээр шийдсэн. Ингээд энэ чиглэлээр мэрэгших сургалт хайж эхэлсэн. Гэтэл тэр үед Казахстан улсад ийм мэрэгжил бараг л байгаагүй. Ер нь диетишн буюу хоол зүйч гэсэн мэрэгжил бараг байхгүйсэн. Эмнэлэг, урьдчилан сэргийлэх ангаах ухааны ажилтнуудын жагсаалтанд хүртэл хоол зүйч гэсэн албан тушаал огт байгаагүй. Тухайн үед систем үнэхээр ийм хэмжээнд хоцрогдсон, ойлголт маш муутай байсан. Бид хэдэн оны тухай ярьж байгаа вэ? Ойролцоогоор 13 жилийн өмнө, өөрөөр хэлбэл 2013 онд байсан. Тэр үед би хоол зүйн чиглэлээр суралцах боломж хамгийн ойр байсан газар нь гэж үзээд Москва руу явсан л та. Тэнд эмнэл зүйн шим тэжээл судлал чиглэлээр суур боловсролоо эзэмшсэн. Тэгээд дараа нь эмнэл зүйн шим тэжээлд бүрэн зориулагдсан Оросын ангаах ухааны академийн харьяа клиникт сурсан л та. Тэндээсээ сертификат аваад Казахстан руу буцаж ирээд тэндээ ажиллаж эхэлсэн. Тэр нь таны магистрийн зэрэг байсан гэж үү? Үгүй, магистрийн зэрэгээ арай хожим хамгаалсан. Би шууд төгсөөд л ажиллаж эхэлсэн. Тэр сертификат надад зөвхөн дотоод өвчний эмчээр ажиллах биш, эмнэл зүйн хоол зүйчээр ажиллах боломж олгосон юм. Тиймээс би энэ хоёр мэрэгжлийг хослуулж ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн эм бичгээс гадна хүмүүст ус сайн уух, хангалттай унтаж амрах, илүү хөдөлгөөнтэй байх гэх мэт амьдралын хэв маягийн зөв дадлуудыг зөвлөдөг байсан л та. Магадгүй 10-аас 20 жилийн дараа тэд намайг санахчгүй байж магадгүй. Гэхдээ өдөр бүр хийдэг тэр жижиг өөрчлөлтүүдээс тодорхой хэмжээнд ашиг хүртэнэ гэж боддог байсан. Ингээд 5 жил маш хурдан өнгөрсөн. Тэр үед би нэг зүйлийг л ойлгосон. Бид хоол зүйчээр байнга суралцсаар байх хэрэгтэй. Учир нь хоол зүйн шинжлэх ухаан маш хурдтай хөгжиж байдгийг. Тэгээд би Израилийн дотоод хэргийн яамны тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл өгсөн. Тиймээ Израиль Казахстан дахь Израилийн элчин сайдын яам мэдээлэл тарааж байсан юм. Израилийн яамнаас Израиль суралцах хэд хэдэн тэтгэлэг олгож байгаа гэсэн. Тэр нь 2018 он байсан. Тэгээд би шалгарч чадсан. Ингээд Тэл Авив руу явж мэдлэгээ улам гүнзгийрүүлсэн. Тэр үед би хоол зүйн чиглэлээр аль хэдийн суур боловсролтой бас 5 жилийн дадлаг туршлагатай болчихсон байсан. Тэнд би дэлхийн хоол зүйн асуудлууд буюу олон улсын хоол тэжээлийг судлах боломжтой болсон. Тэгээд тэр үеэс эхлээд миний хооллолтын талаарх ойлголт илүү дэлхийн хэмжээнд өөрчлөгдөж эхэлсэн. Би Африк, Энэтхэг, Пакистан, Зүүн Европ зэрэг олон орны оюутнуудтай хамт суралцсан. Бид бүгд л нэг ангид хамтдаа суралцаж, өөр соёлын ялгаа бас ижил төстэй зүйлсийн талаар туршлага хуваалцдаг байсан л та. Энэ нь миний хоол зүйг ойлгох хүрээг маш их тэлсэн. Зөвхөн эмнэл зүйн эмчилгээний хувьд төдийгүй хүмүүсийн өдөр тутмын амьдралд хооллолт хэрхэн нөлөөлдгийг илүү өргөн хүрээнд ойлгож эхэлсэн. Дараа нь би Казахстан руу буцсан.
Тэр үед би аль хэдийн Алматы хот руу нүүсчихсэн байсан л да. Тэгээд л дахин эмнэл зүйн хоол зүйчээр ажиллаж эхэлсэн. Энийг дотоод өвчний эмчилгээтэй хослуулж ажилласан. Яг тэр жил Herbalife компани надтай холбогдсон. Тэд намайг мэрэгжлийн эксперт болж хамтран ажиллах сонирхолтой эсхийг асуусан. Энд нэг зүйлийг тодруулахад эксперт гэдэг нь компани ажилтан гэсэн үг биш. Бид хамтын ажиллагааны хэлбэрээр л ажилладаг. Би тэдний бие даасан гишүүдэд мэдээлэл өгдөг. Ингэснээр тэд хоол тэжээлийн талаараа зөв мэдээлэл өгөх, Herbalife-ийн бүтээгдэхүүний талаараа үнэн зөв тайлбарлах боломжтой болдог. Энэ бол миний үндсэн ажил биш. Гэхдээ надад хамтын ажиллагаа их сонирхолтой санагддаг. Учир нь заримдаа клиник дээрээ өглөөнөөс орой хүртэл тасралтгүй өвчтөн үзэх нь нилээд нэгэн хэвийн санагдаад байсан юм л та. Тэгэхээр та энийг өөдгөртаа гэж байгаа юм уу? Тийм ээ. Өдөр бүр яг ижил зүйл давтагдахаар нилээд ачаалалтай. Заримдаа болохоор нэг хэвийн санагддаг. Би өөрөө олон янзын зүйл, гинтийн өөрчлөлтөнд дуртай хүн л дээ. Тиймээс амралтын өдрүүдээр эсвэл баярын үеэр хийдэг жижиг аяллууд надад их эрч хүч өгдөг. Ялангуяа Herbalife-ийн бие даасан гишүүдийн хамт олон их нээлттэй сурах хүсэлтэй хүмүүс байдгийн. Тэд их асуулт асуудаг. Би үргэлж хэлдэг л дээ. Herbalife-ийн бие даасан гишүүд бол эмч мэрэгжилтнүүдийн хувьд хамгийн таатай аудит. Учир нь би их сургуульд лекц унших, эсвэл олон нийтийн илтгэл хийх үед тийм их талархал, тийм их эерэг хариу мэдрэгддэггүй юм. Харин Herbalife-ийн гишүүдтэй ажиллах үед хүмүүсийн хүндлэл, сонирхол, бараг хайр юм шиг мэдрэмж хүртэл мэдрэгддэг. Их сонирхолтой байна л да. За хэрвээ та намайг зөвшөөрөх юм бол нэг зүйлийг илүү гүнзгий мэдээ гэж бодлоо. Оросын клиникт хоол зүүн боловсрол эзэмшээд та улмаар Израиль руу суралцах шийдвэр гаргасан. За энэ нь илүү дэлхийн хэмжээний мэдлэг олж авсан байх гэж ойлгогдлоо. Тийм ээ, та зөв хэлж байна. Тэгэхээр энэ хоёрын хоорондох ялгааг танаар яриулмаар санагч байна. Яагаад тэгэхээр энэ олон жилийн туршид хоол тэжээлийн ойлголтууд баг багаар өөрчлөгдөж байгааг бид нэр олж мэдж байна л да. Тэгэхээр яг би нэг тийм огцом өөрчлөгдсөн гэж хэлэхгүй, гэхдээ алхам алхмаар ийм өөрчлөлтүүд бий болоод байгааг энэ хоёр улсын ялгаатай байдал дээр тулгуурлан тайлбарлуулъя. Та зөв хэллээ. Учир нь миний эмнэлэг дээрээс олж авсан мэдлэг туршлага нь хоол зүг илүү клиниктэй холбон авч үздэг байсан. Өөрөөр хэлбэл тодорхой өвчнийг эмчлэхийн тулд тухайн хүнийг тодорхой хоолны дэглэмд оруулдаг. Жишээ нь чихрийн шижинтэй бол энэ төрлийн хоолны дэглэм барих ёстой гэх мэт. Оросын клиникийн хоол зүйн бүх систем нь үндсэндээ зөвлөлтийн үеийн 15 төрлийн хоолны дэглэмийн системээр суурилдаг. Зөвлөлтийн үед 15 төрлийн дэглэм байсан. Дараа нь тэрнийг бага зэрэг шинжилж, хэмжээ бас бүтцийг өөрчилсөн. Одоо эмнэлгийн орчинд ихэвчлэн 5 үндсэн хоолны дэглэм ашигладаг болсон. Өмнө нь 15 байсан бол одоо арай цөөхөн болсон гэсэн үг. Гэхдээ үндсэндээ энэ нь цэвэр клиникийн хоол зүй хэвээрээ. Өөрөөр хэлбэл танд ийм өвчин байна, ийм хоол идэх ёстой, илүү дэлжин байна, ийм хэмжээний калори хэрэглэх ёстой, ийм хэмжээний уурга авах ёстой гэх мэт маш тодорхой заавартай. Жишээ нь үе мөчний өвчин, нүдний өвчин, эсвэл өөр ямар нэг өвчин байсан ч тэрэнд тохирсон тусгай хоолны дэглэм байдаг. Энэ нь өвчнийг хурдан эдгэрэх, эмчилгээний үр дүнг илүү сайжруулах зорилготой. Харин Израильд суралцах үед байдал огт өөр байсан. Тэнд би зөвхөн эмч нартай хамт сураагүй. Нийгмийн эрүүл мэндийн мэрэгжилтнүүд, яаманд ажилладаг хүмүүс, эрүүл мэндийн системийг удирддаг байгууллагын ажилтнууд зэрэг олон салбарын хүмүүс хамт суралцаж байсан. Тиймээс тэндээс харах өнцөг нь огт өөр болж эхэлсэн.
Тэнд хүмүүс өвчний тухай ярьдаггүй, харин дэлхийн хэмжээнд тулгамдж байгаа асуудлуудын талаар ярьдаг. Жишээ нь илүүдэлжингийн хувьд дэлхийн хэмжээний хүмүүсийн илүүдэлжин, чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт. Бас бид статистик, амьдралын хэв маягийн өөрчлөлт, хүн амын эрүүл мэндтэй холбоотой томоохон чиг хандлагуудын талаар ярилцдаг байсан л да. Суралцаж байх хугацаанд дэлхий дээр хооллолтын хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байгааг би илүү сайн ойлгож эхэлсэн. Одоогийн байдлаар бас тэр үед ч гэсэн дэлхийн нийт барууны хооллолтын хэв маяг руу чиглэж байсан. Өөрөөр хэлбэл Америкт хүмүүс хэрхэн хооллолдог, Европ хүмүүс хэрхэн хооллолдог, бид ч бас тиймэрхүү хооллолтой байх ёстой юм шиг ойлголт бий болдог. Энэнтэй зэрэгцээ тэндээс маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн манай орнуудад орж ирдэг. Тэдгээр нь гой савлгаатай, хэрэглэхэд амархан байдаг болохоор аажмаар бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болдог. Гэхдээ би үргэлж нэг зүйлийг л хэлдэг. Үндэстэн бүр өөрийн үндэс өв соёлоо хадгалах хэрэгтэй. Өвөг дээдсийн уламжлал заримдаа бүр зан үйл хүртэлж хооллолттой холбоотой байдаг. Жишээ нь казахуудын хувьд ширээний голд байрлуулсан нэг том тавгнаас хамтдаа хооллох нь соёлын нэг онцлог юм. Монголчууд ч бас ингэж хооллолдгоо би сайн мэдэхгүй байна л да. Би бол яг адилхан гэж хэлэхгүй, гэхдээ их төстэй гэж бол том ярьж болох байх. Тэр нэг тийм хамт хооллох соёл бол бий. Казахуудын уламжлалд ширээний голд нэг том тавг тавьдаг. Бид сандал дээр суухгүй, харин шалан дээр сууж хооллолдог. Бид нүүдэлж ард түмэн шүү дээ. Бас ихэвчлэн гараараа хооллолдог. Ингэж хооллох зан үйл, уламжлал Казахын тал нутагт боломжтой байсан хүнсийг хэрэглэх нь хооллолтын хэв маягийг өөр болгодог юм. Ингэснээр хоол боловсруулах, шимэгдэх үйл явц хүртэл өөр болдог. Мэдээж энэ нь хүмүүсийн соёл, сэтгэлгээ, амьдралын хэв маягт ч нөлөөлдөг. Би үргэлж хэлдэг, хүн аль үндэстэнд харьяалагдаж байхаас үл хамааран ядаж өвөг дээдс нь хэрхэн хооллолдог байсан талаар үндсэн ойлголттой байх хэрэгтэй. Тэд хоолыг хэрхэн бэлтгэдэг байсан, ширээн дээр хэрхэн тавьдаг байсан, хооллохтой холбоотой ямар зан үйлүүд байсан гэдгийг мэдэх нь чухал. Учир нь бид өөрсдийгөө биологийн хувьд байнга хөгжиж байна гэж боддогч үнэн дээр энэ хөгжил мянган жилийн хугацаанд явагддаг. 200 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсээс бид тийм ч их ялгаатай биш. Энэ хэмжээсийг л ойлгох хэрэгтэй. Тиймээс хоол хүнс болон бидний генетик хүний эрүүл мэндэд маш их нөлөөлдөг. Израильд суралцсан туршлага миний ойлголтыг бараг бүрэн өөрчилсөн гэж хэлж болно. Олон жилийн турш ажиллах явцдаа би нэг зүйлийг сайн ойлгосон. Энийг батлах олон бодит жишээ тохиолдлууд надад байгаа. Хүн өөрийн үндэс уламжлалтайгаа ойр өөрийн соёлд тохирсон хоол хүнс хэрэглэж эхлэхэд биеийн байдал нь сайжирч өөрийгөө илүү сайн мэдэрдэг гэж боддог. Тэгэхээр та дараагийн асуултанд хариулахдаа тодорхой жишээн дээр тулгуурлаж хариулахыг бодорой. Ер нь яг Израильд суралцаж олж авсан мэдлэгээ Казахстанд буцаж ирээд амьдрал дээр хэрэгжүүлэхэд ер нь хэр их хүндрэлүүд бий болж ясныг мэдээж тодорхой амьдралын хэм маягуудын ялгаанууд байгаа шүү дээ. Мэдээж тийм ээ. Тийм. Өнөө үед хоол зүүн шинжлэх ухаан болон ангаах ухаан ер нь амьдралын хэв маягийн өөрчлөлт нь хүний эрүүл мэндийг сайжруулахад суур зайлшгүй хэрэгтэй зүйл гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн. Гэхдээ энэ өөрчлөлтүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь тийм ч амар биш. Би эмчийн хувьд энийг сайн мэднэ. Хүмүүст зөвхөн ойлгуулах нь хангалттай биш. Хүмүүс логик талаас ойлгодогч дадал зуршлаа өөрчлөх гэдэг бол өөр асуудал шүү дээ. Энэ нь ихэнхдээ хүний ухамсаргүй шийдвэр, орчин нөхцөл бас тухайн хүний
эргэн тойронд байгаа хүмүүсээс ихээхэн хамаардаг гэсэн үг. Тиймээс олон жилийн турш ажилласны дараа би нэг зүйлийг ойлгосон. Хүнийг дэмждэг хамт олон орчин нийгмийн дэмжлэг маш чухал байдаг. Израильд сурч авсан мэдлэг дараа нь Их Британд магистр хийсэн туршлага маань надад зөвхөн эмчийн хувьд ажиллах бус хүмүүст илтгэл тавих, зөв дадал хэвшлийг бий болгоход урамшуулах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл хүмүүст өмнө нь хийдэг байсан сонголтоос өөр сонголт хийх, шин дадал хэвшил бий болгох гэх мэт өөрчлөлтүүдийг хийхэд нь дэмжих боломж олгосон юм. Миний магистр 2020 онд яг миний дадлага ажлын дунд үед таарсан. Тэр үед аль хэдийн мэрэгжлийн хүн болсон байдаг. Тодорхой хэмжээний мэдлэг, туршлага бас бодит кейсүүд байдаг. Гэхдээ нөгөө талаасаа их сургуульд шинэ оюутан шиг бараг л тэгээсээ эхэлж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг. Энэ нь өөрийгөө мэрэгжлийн хүний хувьд дахин шинээр харах, бас өдөр тутмын ажилдаа ашиглах шинэ арга барилуудыг олж харахад нь тусалдаг. Магистрийн сургуульд нь илүү шинжлэх ухааны үндэслэл дээр төвлөрсөн байсан. Дадлага тал руугаа биш. Тэндээс би нэг чухал зүйлийг ойлгосон. Бидний хийж байгаа бүхэн шинжлэх ухааны нотлогоонд тулгуурлах ёстой гэдгийг. Өнөө үед нотолгоон суурилсан ангаах ухаан маш чухал болсон. Гэхдээ зөвхөн нотлогоо байхаас гадна нотолгооны чанар ч бас чухал. Жишээ нь нэг хүнд ямар нэг арга үр дүнтэй байсан гэд тэр нь бүх хүнд адилхан үйлчлэнэ гэсэн үг биш шүү дээ. Энийг батлахын тулд хангалттай олон хүнийг хамарсан судалгааны чанартай дизайнтай судалгаа хэрэгтэй байдаг юм. Тиймээс магистрийн сургалтаас би ийм хандлага, ертөнцийг харах үнцгийг олж авсан гэж хэлж болно л тоо. Таны замналыг сонсоод ер нь багаас эхлээд дээшээ боловсрлоо яаж ахиулан сурч байсан энэ ахиц прогрессыг сонсоход их таатай байна л да. Та Оросд төгсөж ирчээд анх Казахстанд ажиллаж эхлэхдээ хамгийн анх ямар хүнд эмнэл зүүн зөвлөгөө өгж одоо юу ярьж ирснэгээ сандгүй. Энэ бол тийм амар асуулт биш байна. Ер нь мэрэгжлийн ажлаа эхлэх үед хамгийн түрүүнд гэр бүлийнхэн, найзууд, танилуд л таны анхны үйлчлүүлэгч болдог шүү дээ. Ихэвчлэн тэдэнтэй л ажиллаж эхэлдэг. Миний санаж байгаагаар бол нэг эмэгтэй байсан. Тэр баг зэрэг илүү дэлжинтэй байсан ч өөрийнхөө жингийн талаар хит их санаа зовдөг байсан. Илүү туранхай болохыг хүссэн. Гэхдээ хүссэн чинь тухайн насанд нь эрүүл хэвийн хэмжээнд багтахгүй юм байсан. Тэр үед надад тэрэнд тайлбарлах их хэцүү байсан. Тэгээд би тэрэнд жингийн тань хурдан бууруулах юм бичиж өгч чаднаа. Гэхдээ энэ нь эрүүл арга биш гэж хэлсэн. Та илүү туранхай харагдаж болно л доо. Гэхдээ энэ нь таны одоогийн эрүүл мэндийн төвшинг хадгална гэсэн үг биш. Учир нь тэр эмэгтэйд ямар ч өвчин байгаагүй. Ямар ч онош байгаагүй. Ерөнхийдөө эрүүл хүн байсан. Гэтэл тэрний цорын ганц хүсэлт нь жингээ хасмаар байна гэсэн. Тэгээд би яагаад гэж асуусан. Энэ асуултын хариу нь тэрнийг сэтгэл зүйчдэр очих шаардлагатай гэдэг дүгнэлтэнд хүргэсэн. Би эхлээд яагаад өөрийнхөө биеийг одоогийн байдлаар нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ойлгох хэрэгтэй гэж зөвлөсөн. Учир нь энэ нь физиологийн асуудал биш байсан. 40 орчим настай байсан л та. Энэ насанд эмэгтэй хүн баг зэрэг өөх тос нэмэгдэх нь хэвийн зүйл. Тэр өөх тос тодорхой хэмжээгээр хамгаалах үүрэгтэй байдаг. Тэр буцаж ирсэн үү? Үннийг хэлэхэд би сайн санахгүй байна. Та түүнийг сэтгэл зүйч рүү явуулснаа санаж байгаа юм байна тийм үү? Тийм ээ. Магадгүй дахиж ирээгүй бах. Хэрвээ ирсэн бол санах байсан. Таны энэ олон жилийн турш хуримтлуулсан мэдлэгээс аль болох ихийг авахыг хүсэж байгаа гэдгээ би эхлээд хэлчихье. За оролдоод үзтээ. Гэхдээ цаг тийм ч их биш шүү.
Надад нэг цагийн хугацаа байгаа бах. За энэ бүх мэдлэгийг сонсогчтой хүргэхийн тулд системтэйгээр эхэлцгээе. За өөрөөр хэлэх юм бол ямар арга барилыг, ямар арга зүйг хэрэгэлдгийг нь л мэдхийг хүсэж байгаа шүү дээ. Ялангуяа нүүдэлчин соёлтой хүмүүс эрүүл байхын тулд юуг ойлгох хэрэгтэй вэ гэдгийг хамгийн түрүүлж мэдхийг хүсэж байна л да. Казахстаны нүүдэлчид болон Монголын нүүдэлчдийн суур ялгаа юу вэ? Одоогийн байдлаар амьдралын хэм маягт нь байгаа хамгийн том ялгаатай байдал нь та юу гэж хэлэх вэ? За мэдээж дүрмүүдийн тухайд одоо энэ бол хамгийн ихний дүрмээ гэж хэлээд та хэрвээ нүүдэлч ухсааны хүн байх юм бол хотцсон амьдралын маягтаа одоо энэ нөхцөл байдалд ингэх ёстой гэдэг тайлбарыг авъя л гэсэн үг л дээ. Та өнөөгийн байдлыг хэлж байна уу? Тийм ээ, өнөөгийн байдлаар. Бараг монголчуудаа нэлээд төстэй гэж хэлж болно. Яг ижлэн гэж үү? Тийм ээ. Хотцсон. За мөн хөдөөгийн. Одоо дэлхийн бараг талд нь ийм амьдралын хэм маягтай болсон. Та Африкийн орнуудаар ч явсан ижилхэн дүр зураг харна. Тэнд ч бас эдийн засгийн төвшин амьдралын хэв маягийн төстэй болсон. Тэдэнд ч гэсэн хөдөө орон нутаг хот суурин бүс гэж би хот нь машин их харин тэр хэмжээндээ хүрэлцэх зам хангалтгүй байдаг. Ийм зүйл Казахстанд ч бас байна. Эдийн засаг нь бүрэн хөгжөөгөөч хөгжиж байгаа бусад олон оронд адилхан тохиолдож байна. Бид яг одоо хөгжлийн шилжилтийн үе дээр явж байгаа гэж хэлж болно. Тиймээс эхлээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Би энд Америкийн нэгдсэн улс, Европ шиг өндөр хөгжсөн орнуудын тухай яриаггүй шүү дээ. Цаадвал ч угаасаа энийг сонсохгүй л дээ, тий. Тийм ээ. Тэдэнд энэ сэдв тийм ч сонирхолтой биш байх. Харин бидний ихэнх нь бараг л адилхан амьдарч байна. Бид бараг адилхан хоол иддэг, бид бараг адилхан технологи, тоног төхөөрөмж ашигладаг. Магадгүй ийм учраас л дэлхийн эрүүл мэндийн асуудлууд бүгд дэлхийд даяар ижил болж байгаа бах. Жишээ нь би эндхийн дэлгүүрт ороод Казахстанд авч болдогтой яг адилхан хүнсийг худалдаж авч чадсан шүү дээ. Магадгүй талх нь арай л өөр байж болно л доо. Сүүн дотоодынх байж болно. Гэхдээ ерөнхийдөө үйлчилгээ, хүнс бүтээгдэхүүнүүд бараг л адилхан. Энэ байдал бидэнд нэг зүйлийг бодогдуулдаг. Тэгэхээр бид хүн төрлөختний хувьд орчин үеийн энэ амьдралыг өөрсдөө илүү зохицсон хэлбэрт хэрхэн оруулах вэ? Бид өмнө нь хэн байсан бэ? Одоо хэн болсон бэ? Яагаад бид үндэс уламжлалаа маш амархан орхиж байгаа вэ? Заримдаа зүгээр л гой сав баглаа бодолтой, сонин амттай боловсруулсан хүнсний төлөө л бид уламжлалаа орхидог. Та надаас миний хэрэгэлдэг арга барил өөр болсон эсхийг асуусан. Үннийг хэлэхэд би өөрийн гэсэн шинэ арга зүй зохиосон өндөр түвшний эрдэмтэн биш. Би эмнэлэг зүйн зөвлөмжүүд, эрүүл мэнд, сайн сайхны чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын гаргасан удирдамжуудыг л ашигладаг. Олон мэрэгжлийн холбоо, шинжлэх ухааны нийгэмлэгүүд жил бүрэл өөрсдийн судалгаа, зөвлөмжийг нийтэлдэг. Тиймээс над шиг ганцаараа ажилладаг мэрэгжилтэн эдгээр бүх мэдээллийг цуглуулж, хооронд нь харьцуулж, дүгнэж ашиглах боломжтой байдаг. Гэхдээ би эдгээрийг шууд тэр чигээр нь хэрэгэлдэггүй. Жишээ нь Европын зүрх судасны холбооны зөвлөмжүүд байдаг. Тэнд маш ухаалаг хүмүүс ажилладаг. Гэхдээ энэ зөвлөмжүүд Европт тохирно гэд Казахстан, Монгол, Узбекистан, Кыргызстан зэрэг орнуудад шууд хэрэгжинэ гэсэн үг биш л дээ. Бид эдгээр зөвлөмжийг өөрсдийн амьдралын хэв маяг, амьдралын чанарт тохируулж өөрчлөх хэрэгтэй. Тиймээс тухайн хүнийхээ нөхцөл байдалд тохирсон тодорхой шинжилгээ, арга барилыг ашиглан тийм зөвлөмжийг тохируулдаг. Саяхан би иммунодиетологи гэдэг салбарыг сонирхож эхэлсэн л дээ.
Энэ бол клиникийн хоол зүйн нэг чиглэл бөгөөд дархлааны тогтолцоо болон бидний идэж байгаа хоол хүнсний хоорондын холбоог судалдаг гэсэн үг. Жишээлбэл Тэгэхээр Төв Азийн хүмүүсийн хувьд ялангуяа Аз гаралтай хүмүүст үнэний сүв олон төрлийн өвчний эхлэл болох магадлалтай. Жишээ нь аутоиммун өвчнүүд, зүрхний өвчин, чихрийн шижин, элүүдэлжин гэх мэт олон асуудалтай холбоотой байж болно. үнэний сүү юу? Тийм ээ. Наадах ч одоо өдөр тутмын хэрэглээнд байгаа зүйл шүү дээ. Монголчуудын хувьд. Тийм ээ. Тэгвэл нэг бодоод үзье л дээ. Бодоод үзье. 1000 жилийн өмнө Монголд үнэ олон байсан уу? 1000 жилийн өмнө үү? Үнэнүүд үү? Тэр үед таны өвөг дээдс үнэнүүдийг байнга ашигладаг байсан уу? Үнэхээр мэдэхгүй байна. Казахуудын тухайд бол би мэднэ л дээ. Нүүдэлчин соёлтой ард түмэн байсан болохоор үнэ өдөр тутмын амьдралд бараг ашигладаг байсан. Учир нь нүүдэлчид өвөл зун гээд улирлын дагуу 1000 км нүүдэлдэг байсан. Ийм нөхцөлд үнэ тэсэж чадахгүй. Харин дараах амьтад тэсэж чаддаг байсан. Хонь, ямаа, адуу, тэмээгээд. Ямаа бол харьцангуй бага байсан. Ихэвчлэн өмнөд болон уулын бүсэд. Ихэнхдээ л хонь, адууны бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан. Монголд ч бас ойролцоо байсан гэж бодож байна. Тиймээс үнэний сүүндэх уураг бидний дархлааны системд танигдахгүй байх тохиолдол байгаа. Хэрвээ хүн генетикийн хувьд Монгол, Казах гаралтай бол үнэний сүүний уургийг өөрийн биеийнх нь гэж таних ген байхгүй байх магадлалтай. Ийм үед дархлааны систем тэрнийг гадны зүйл, халдвар, бактери гэж хүлээж аваад тэмцэж эхэлдэг. Энэ тэмцэл өдөр бүрэл чимээгүй явагддаг. Тэгэхээр тэр үед таны бие энерги, шимт хичээл, уурга зэрэг олон нөөцийг зарцуулж байдаг. Өөрөөр хэлбэл та эзэн зүйлээ дархлааны системтэйгээ тэмцүүлэхэд ашиглаж байна гэсэн үг. Учир нь хувьслын хугацаа хангалттай урт биш. Хэдэн зуун жил гэдэг биологийн хувьслын хувьд бол маш богино хугацаа. Үнэ манай бүс нутагт ердөө 200 орчим жилийн өмнө л орж ирсэн. Тэр үед Оросын эзэнт гүрэн манай газар нутгийг эзэлж эхэлсэн. Дараа нь зөвлөлт холбоот улс болсон. Тэд биднийг суурин амьдралд оруулсан л та. Нүүдэл хийхээ болж нэг газар сууршиж, газар тариалан эрхлэх болсон. Гэтэл бид угаасаа л тариачин арт түмэн биш шүү дээ. Нэрэл тийм дээ. Тийм ээ, үнэн. Бид ихэвчлэн мах сүү иддэг арт түмэн. Магадгүй зарим зэрлэг ургамал хэрэгэлдэг. Тэгэл болоо. Тиймээс бидний өмнөх үеийн хооллолтын хэв маягийг өнөөдөр ч бас бодолцох хэрэгтэй. Жишээ нь би өөрөө үнэний сүү бас сүүн бүтээгдэхүүн хэрэгэлдэггүй. Гэхдээ би генийн шинжилгээ өгсөн. Би үнэний сүүний казеин уургийг таних ген байгаа эсхийг шалгуулсан. Казеин гэдэг нь дархлааны уруулыг өдөөдөг уураг. Надад тэр ген байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй л дээ. Ихэнх хүмүүсийн хувьд бол байдаггүй. Яг л суглаа шиг. ДНК-гийн суглаа юу? Та азтай байж болно, эсвэл үгүй. Ихэнх хүмүүс энэ суглаанд хожихгүй. Тэгэхээр өнөө үед олон хүн орчин үеийн хоол хүнсэнд үйл твчих байдалтай болсон гэдэг бол биологийн хувьслын хувьд маш богино хугацаа. Ийм хооллолт архаг бага зэргийн өрөвсөл үүсгдэг юм л та. Тэгээд 10, 20, 30 жилийн дараа хүн
аутоиммун өвчин, бамбай булчирхайн асуудал, бас нойр булчирхайн өвчин, арсны өвчин, эсвэл үе мөчний архаг өрөвсөл. Жишээ нь ревматоид артрит зэрэг тийм өвчнүүдтэй болдог. Йой, за та бараг өвчний бүх нэрийг дурдаад өнгөрлөө шүү. Би зөвхөн псориоз гэдэг үгийг зориуд хэлхээс зайлсхийсэн. Яад гэвэл нилээд өвөрмөс онш. Та энэ хэсгийг хасчихж магадгүй. Гэхдээ ер нь эдгээр архаг өвчнүүд бодисын солилцооны өвчнүүд гэдэг нь бүгд хоорондоо холбоотой. Бодисын солилцооны өвчин гэдэг нь өөрөөр хэлбэл метаболизм алдагдаж байгаа нөхцлүүдийг хэлж байгаа юм. Жишээ нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх, артерийн даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ ихсэх. Мэдээж чихрийн шижин, атеросклероз, энээс улбаасан зүрх судасны өвчнүүд, тархины харвалт, мэдрэлийн тогтолцооны дороотлын эмгэгүүд гэх мэт. Өөрөөр хэлбэл хүн сэтгэх, юм тогтоох, анхаарлаа төвлөрүүлэх тийм чадвараа аажмаар алдаж эхэлдэг эмгэгүүд ч бас энэнтэй холбоотой. Энэ бүхний цаана мөн л архаг баг зэргийн өрөвсөл байдаг. Тиймээс ийм бага түвшний архаг өрөвсөл нь олон төрлийн бодисын солилцооны алдагдал, мэдрэлийн тогтолцооны дороотол, аутоиммун эмгэг болон өвчний суур шалтгаан болж байдаг. За манайхан сонстоо та төсөөлөд үстэй яг өдөр тутамдаа бид нэр үнэний сүг ямар их хэмжээгээр хэрэгэлдэг вүлээ. Дээрээс нь маш олон зүйлээр хэрэгэлдэгтэй. Сүдэ цай, сүдэ шоколад юу байдгийг. Тэгэхээр эрүүл мэндийн маш том асуудлуудыг өдөр тутмын сүүн хэрэглээ гаргаж ийн гэдгийг сонсмогц бидний дунд маш их мэтгэлцэн өрнөж магадгүй байна л да. Энэ бол нэлээд маргаантай сэдв болж хуурах нь. Тийм ээ мэдээж. Харин хоньны сүү, ямааны сүү, гүүний сүү, зарим бүс нутагт тэмээний сүү эдгээр нь бидний биед илүү зохицдог сүүний төрлүүд юм. Бидний бие тэдгээрийг дайсан гэж биш, харин хоол хүнс, эрчим хүчний их үүсвэр гэж хүлээж авдаг. Би оюутан байхдаа 6 жил гадаадд амьдарсан. Тэгээ энэ 6 жилийн хугацаанд би юу алдсан бэ гэхээр сүү хүлээж авах чадвар алдсан буюу ямар нэгэн байдлаар сүүтэй цай уух, сүүтэй кофе уух, банштай цай уухад юу болдгоо гэхээр би шууд дараа хэсэг хугацааны дараа 0 руу явдаг. Ийм зүйл олон хүнд тохиолддог. Тэгэхээр сая ингээд өнгөрсөн цагаан сараар бид нэр мэдээж айл гэр хамаатан саднат дээрээ ороод сүүтэй цай уух болон бусад сүү орсон бүтээгдэхүүнүүд хэрэгжилж байгаа юм л да. Тэгэхээр миний би яг одоогийн байдлаар ингээд тухгуураад нэг тийм эвгүй мэдрэмж төрөд байгаа юм л да. Өөрийгөө сайнг байгааг мэдэрч байгаа үстэй. Яг өвдсөн юм шиг биш мөртлөө бас зүгээрч биш байдаг нэг тийм завсрын байдал. Яагад гэвэл таны биед архаг өрөвсөл явагдаж байж болно. Бас таны бие үйл твчих хүнсэндэх уургуудтай чимээгүй тэмцэж байдаг. Тэр тэмцэл таны энергийг, биеийн нөөцийг сорж байдаг. Гэхдээ лактоз үйл твчих байдал бол энээс огт өөр асуудал. Энэ нь ихэвчлэн генетикийн шалтгаантай байдаг юм. Өөрөөр хэлбэл таны биед лактаза гэдэг фермент хангалтгүй байдаг. Лактаза гэдэг нь сүүний сахар болох лактозыг задалдаг фермент юм. Энэ асуудал Аз хүмүүст нэлээд түгээмэл бөгөөд ихэвчлэн 40 нас орчимд илэрч эхэлдэг. Хөх 40-с үү? Тийм ээ. Ихэнх хүний хувьд энэ нь шууд багаас илэрдэггүй. Жишээ нь Казахстаны өмнөд хэсэгт амьдардаг солонгос гаралтай хүмүүсийн ихэнх нь төрхөөсөө эхлээд бараг бүгд лактоз үйлтвчдэг. Харин казах, монгол хүмүүсийн хувьд энэ нь хожуу наснд нь илэрдэг. Учир нь тухайн ген нь арай сүүлд илэрхийлэгддэг. Бас тухайн хүний биеийн ерөнхий нөөц, эрүүл мэндийн байдлаас ч хамаарна. Өөрөөр хэлбэл та бараг 40 шүргэж яваа үедээ лактоз задлах чадвараа аажмаар алдаж эхэлж байгаа бах магадлалтай. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд амархан л та. Лактаза ферментийг капсул эсвэл эм хэлбэрээр
уучхаж болдог. Олдоцтой бас үнэтэй биш. Тэгэхээр та сүйтэй зүйл хэрэглэх бүртээ жишээ нь тараг, кефир, айраг бас бусад олон төрлийн сүүн бүтээгдэхүүн идэхээс өмнө энэ ферментийг ууж болно. Би яг үнэндээ тэр сүүн бүтээгдэхүүнүүдээс бүтэн татгалзаж болж чадахгүй. За баг хэрэглэж болох бах тий. Тийм ээ, ойлгож байна. Энд гол ялгаа нь сүүний сахарын хэсэгтэй холбоотой асуудал бол лактозын асуудал. Харин уургийн хэсэгтэй холбоотой асуудал бол дархлааны зөрчил юм. Энэ хоёр өөр зүйл. Сүүний сахар буюу лактозын асуудлыг тэр ферментийн капсулаар амархан шийдэж болно. Харин сүүний уургийг шингээх задлагтай холбоотой асуудлыг харамсалтай нь ингэж шийдэж болдоггүй. Тиймээс ямар хүнс таны биед зогцож байна, аль нь зогцохгүй байна гэдгийг мэдэх шаардлагатай. Өнөөгийн урьдчилан сэргийлэх ангаах ухаанд энийг тодорхойлох тусгай шинжилгээнүүд байдаг. Өөрөөр хэлбэл таны дархлааны тогтолцоо тухайн хүнстэй зөрчилдөж байна уу, үгүй юу гэдгийг шалгаж болдог. Бид ямар тестүүдийн тухай ярьж байгаа вэ? Та нэрийг хэлж өгөөч. Нэрийг хэлж болно. Зүгээр л реклам шиг сонсогдоосоо гэж хүсэхгүй байна. Үгүй энэ сурчлага биш. Энэ бол туслалцаа гэж бодох хэрэгтэй. За тэгвэл хэлчихье. Ойролцоогоор 20 жилийн өмнө боловсруулагдсан нэг шинжилгээ байдаг юм. Энэ нь одоо хүртэл уламжлалт сонгодог эрүүл мэндийн ангаах ухаанд бүрэн хүлээн зөвшөөрөгдөггүй. Тиймээс эмнэлгүүдэд өргөн ашигладаг юм. Харин интеграцчлсан урьдчилан сэргийлэх ангаах ухааны клиникүүдэд хэрэгэлдэг. Энэ шинжилгээг Immunohealth гэдэг. Би энэ төрлийн шинжилгээний зөвлөх эмчээр ажилладаг. Энэ аргыг 20 жилийн өмнө еврей гаралтай Орос эрдэмтэн эмч эмэгтэй боловсруулсан юм. Тэрээр Томскийн ангаахын их сургууль төгссөн хүн л дээ. Эмнэлэгт резидентээр ажиллаж байхдаа нэг судалгаа эхлүүлсэн. Тэрний зорилго нь Оросын хойд нутгийн жишээ нь Якут зэрэг хойд туйлын бүсийн овог аймагуудын уламжлалт хооллолт, зүрх судасны болон бодисын солилцооны өвчнийг нэмэгдүүлээд байна гэдгийг батлах байсан л та. Учир нь тэд мянган жилийн турш идэж ирсэн шигэ хөлдөөс нь загас бас нэг хэвийн хоол хүнсийг эдсээр байсан. Тэр хүн очиж мэдээлэл цуглуулсан. Гэтэл үр дүн нь эсэргээрээ гарсан. Өөрийн уугуул нутагтаа амьдарч уламжлалт хоолоо эдсээр байсан хүмүүс нь эрүүл байсан. Харин хот руу нүүж орчин үеийн хооллолт боловсруулсан хүнс үнэний сүх хэрэглэж эхэлсэн хүмүүсийн дунд бодисын солилцооны болон зүрх судасны өвчин илүүтэй илэрч байсан л та. Өөрөөр хэлбэл тэр эсрэг үр дүнг баталсан гэсэн үг. Тэгээд тэр эмчид нэг асуулт бодогдсон. Яагаад эдгээр хүмүүс барууны хооллолт болох Медитерранеан дайет олон төрлийн ногоо, омега 3 гэх мэт эрүүл гэж тооцогддог олон төрлийн хүнс хэрэглэдэггүй мөртлөө эрүүл байдгийм бэ гэж. Харин хот руу нүүж үнэний сүв боловсруулсан хүнс хэрэглэж эхэлсэн хүмүүс яагаад илүү их өвчлөдөг юм бэ? Ингээд л тэр ирээдүйн нөхөртөөгөө хамтран бидний цусан дах иммуноглобулин өөрөөр хэлбэл эсрэг биеийн хэмжээг тооц гаргыг боловсруулсан. Энэ шинжилгээ нь орчин үеийн хооллолтонд түгээмэл ордог 180 төрлийн хүнсний эсрэг биеийг шалгадаг. Өөрөөр хэлбэл таны цуснаас нэг тусал авч тухайн хүнс бүрт хэдий хэмжээний эсрэг бие үүссэн байгааг хэмждэг. Тэр нь таны дархлааны тогтолцоо тухайн хүнстэй хэр хүчтэй урвалд орж байгааг харуулна гэсэн үг. Тэгээд би зөвлөх эмчийн хувьд тэр үр дүнг тайлбарлаж өгдөг. Жишээ нь би танд өнөөдрөөс эхлээд та өндөгний цагааныг идэж болно, харин шарыг идэж болохгүй гэж хэлж чадна. Учир нь өндөгний цагаан дах уураг таны дархлааны тогтолцоонд тохирж байхад шар нь тохирохгүй байж болно. Бас зарим төрлийн загсыг таны дархлаа зүгээр л хүлээж авч байхад заримыг нь өгөөсгөж болно.
Тэрч байтугай маш нарийн төвшөнд энэ төрлийн хүнсний ногоо танд тохирно. Энэ нь тохирохгүй гэдгийг ялгаж гаргаж ирдэг. Ихэнх тохиолдолд кофе ч бас өдөөгч хүчин зүйл болдог. Хөөх наадах чинь зүгээр үнэхэр хүн болгоны өгөх ёстой тест биш үү? Яг юу таардаггүйгээ мэдээд авчих юм бол. Тийм ээ, үннийг хэлэхэд энэ шинжилгээ нэлээд үнэтэй. Ер нь урьдчилан сэргийлэх хангаах ухаанд хэрэглэгддэг олон арга ийм үнэтэй байдаг. Учир нь тэд илүү гүнзгий төвшөнд судалдаг энгийн шинжилгээ шиг биш л те. Би Монгол байдаг гэсгийг сайн мэдэхгүй байна л да. Одоохондоо байхгүй бах. Саяхнаас Узбекистан болон Туркт лаборатори нэгдсэн. Казахстанд нэг байгаа. Гэхдээ ихэвчлэн Москва дахь лаборатори Европын бүсийн хүмүүст үйлчилдэг юм. Харин тэр эмэгтэй Калифорни руу нүүж тэнд өөрийн гэсэн клиниктэй болсон. Тэр клиникт хүмүүсийг зөвхөн энэ шинжилгээний хариунд үндэслэн зөвлөдөг. Үнэндээ өвчтнүүдийн үр дүн нь маш гайхалтай байдаг. Архаг өвчнүүд бүрэн алга болчихно гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ маш бага төвшөнд очдог. Ингэснээр хүн ердийн хэвийн амьдралаар амьдрах боломжтой болдог. Миний хувьд энэ аргыг уламжлалт эмчилгээтэй хослуулдаг. Жишээ нь эмийн эмчилгээ, физиотерапи зэрэгтэй хамт хэрэглэвэл маш сайн нэмэлт арга болдог. Би өдөр тутмын практикт энэ аргыг ингэж ашигладаг юм. Энэ тест яагаад үнэтэй байдгийг тайлбарлаж өгөөш. Нэгдүгээрт тоног төхөөрөмж нь үнэтэй. Бас шинжилгээний арга нь өөрөө төвөгтэй. Эсрэг биеийг тооцоолохдоо автомат төхөөрөмж ашигладагч маш их гараар хийх ажил ордог юм. Бүрэн автомат биш. Жишээ нь та хотын альч лабораторид очоод ердийн цусны шинжилгээ өглөө гэж бодъё. Тэд таны цусыг анализатор төхөөрөмжөнд хийдэг шүү дээ. Хэр хурдан? Маш хурдан гардаг. Бараг бүх процесс автомат. Заримдаа цусыг бүр тусгай шингэнтэй хамт бэлтгэгчсэн байдаг юм. Тиймээс төхөөрөмж шууд үр дүнгэл гаргаад тань руу илгээдэг. Харин ийм нарийн шинжилгээнүүд дээр процесс нь илүү төвөгтэй байдаг. Бид яг хэдийн тухай ярьж байгаа байлаа. Нэг удаагийн тестийн үн. Ер нь хүн амьдралдаа нэг л удаа өгөх ёстой тест үстэй те. Дахиж өгөөд авах шаардлагагүй тийм үү? Тийм ээ. Нэг удаа л өгнө. Энэ бол таны эрүүл мэндэд хийж байгаа нэг төрлийн хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Би Казах тэнгэр л бодож чадна. За ойлээ оролдоод үзье. Ойролцоогоор 250 мянган тенге орчим байдаг. Ойролцоогоор 250 мянган тенге. За тэгвэл доотлын description хэсэг дээр бид нар бодож үзээ хэдэн төгрөг болохыг нь биччихье. За юутай ч гэсэн ийм арга зүй байгаа гэдгийг мэдээд авлаа те. Энэ бол хамгийн өргөн хүрээтэй, хамгийн үнэтэй багц. Өөрөөр хэлбэл 90 төрлийн хүнсний антиген, 111 төрлийн антиген, 180 төрлийн антиген гэж хэд хэдэн хувилбар байдаг юм. Хамгийн том буюу 180 төрлийн хүнсийг шалгадаг вакцины тухай ярьж байна. Тиймээс арай хямд сонголтууд ч байгаа. Сүүлийн үед би leaky gut буюу гидсний нэвчимхий чанарыг хэсэх гэдэг асуудлын талаар мэргэжлийн хүмүүстэй уулзаж мэдээлэл авахыг хичээж хайж илаа л да. Энэ сэдв сүүлийн үед нилээд яригдах болсон. Тийм ээ. Аутоиммуны тухай ярих үед би бас бодож байлаа. Бид нэр Хашимотогийн тухай өмнө ярьслах хийж байсан. Гэхдээ leaky gut-ын талаар үнэхээр яг мэргэжсэн хүмүүс яг манай энэ хавцаа бол олдохгүй байсан юм аа. Тэгээд л энэ тухай хэлсэн юм. Одоо бол энэ ойлголт нилээд түгээмэл болсон. Гэхдээ leaky gut гэдэг нь шинжлэх ухааны яг албан ёсны нэр томьёо бол биш. Илүү сэтгүүлчид олон нийтэд ойлгомжтой болгох зорилгоор хэрэглэдэг нэр томьёо. Үнэн дээр энэ нь гидсний салст бүрхүүлийн нэвчимхий чанар ихсэх гэдэг физиологийн үзэгдлийг хэлж байгаа юм. Гидс өрөвссөн үед энэ нэвчимхий байдал үүсдэг. Гэхдээ өрөвсөл байнга тогтвортой байдаггүй. Хооллолт, улирал, амьдралын хэм маягаас хамаарат өөрчлөгдөж байдаг. Тэр үед гидсний хананы эсүүдийн хооронд жижиг зай үүсдэг. Тэр зайгаар хоолны бүрэн задраагүй ургууд шууд цуснд орж ирдэг. Тэгээд л дархлааны тогтолцоо,
Цуснд глютен гэх мэт бүтэн уураг орж ирлээ. Энэ бол гадны зүйл гэж таньж хамгаалах урвалыг эхлүүлдэг юм. Тийм утгатай гэсэн үг. Тэгээд дархлааны систем тэр уургийг эсрэг бие буюу иммуноглобулинаар бүрхэж барьж авдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр эсрэг бие биед хоримтлагддаг. Тиймээс зөвхөн лейкогат өөрөө асуудал биш. Харин дараа нь эхэлдэг дархлааны урвалын бүх механизм нь асуудал болдог. Гидсний нэвчимхий чанарыг өдөөдөг зүйлс маш энгийн байдаг. Жишээ нь хангалтгүй нойр, хөдөлгөөн дутмаг, хоол хүнсэнд шим тэжээл бага байх, боловсруулсан хүнс их хэрэглэх, сахар их хэрэглэх, уураг, эслэг багтай хооллох. Эдгээр энгийн зүйлс цаг хугацааны явцад лейкогатыг үүсгэдэг. Тэгээд энэ нь дараагийн бүх урвалын эхлэлцэг болдог юм. 10-20 жилийн дараа тэр хүн тодорхой онцтой болдог. Товчхондоо лейкогатын түүх юм. Гэхдээ энэ эмчлэгдэн үстэй те. Тийм ээ, эмчлэх боломжтой. Гэхдээ нилээд хатуу дэглэмтэй хооллолт шаарддаг. Зарим тохиолдолд энэ өрөвслийг бууруулахын тулд эмчилгээний эм хэрэглэх шаардлагатай болдог. Бас гидсний микробиомыг дахин сэргээх урт хугацааны процесс явагддаг. Учир нь гидсний ханы эсүүдийн хооронд үүссэн тэр жижиг нүхнүүдийг дотор талд байдаг ашигтай бактерийн бүрхүүл нөхөж хамгаалж байх ёстой байдаг юм. Харин дисбиоз буюу гидсний бичил биетний тэнцвэр алдагдсан үед бактерийн тоо хангалтгүй эсвэл идвэх сул байдаг. Тэгэхээр гидсний агуулмж болон цусны хооронд байдаг хамгаалалтын саад эвдэрдэг. Би сая сүүний хэрэглээний тухай бодлоо л доо. Үнэхээр сүүгүй амьдрна гэдэг бол боломжгүй мэт санагдаж байна. Монголчууд бидний амьдралын хэм маягт сүү орсон зүйл маш олон учраас шууд хална гэдэг бол хэцүү. Одоо миний зүгээр хайртай хүмүүс хүртэл сүүтэй зүйл маш их хэрэгэлдэг, тэрэндээ их дуртай. Тэгэхээр үүнийг ингээ бүрэн хална гэдэг бол тэдний хувьд маш хүнд тус байх. Зүгээр миний олж мэдхийг хүсэж байгаа зүйл нь ямар нэгэн аргачлалаар энэ асуудлыг шийдсэн тийм эмнэлзүүн арга барил үүссэн байгаа юм биш үстэй. Арга байгаа. Юуны өмнө нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа үнэний сүү донтуулах шинжтэй байдаг. Донтуулагчтай гэсэн үг юм уу? Сүүнд байдаг казоморфин гэдэг бодис нь морфинтэй төстэй нөлөөтэй. Энэ нь казеин уургатай холбоотой бүтцэн юм. Тиймээс сүү зарим талаараа донтуулах шинжтэй гэж хэлж болно. Хүн энэ механизмыг ойлгох нь өөрөө маш чухал. Тэгэхээр би зүгээр л дассан юм биш. Харин би баг зэрэг донтоод байна гэдгээ ойлгох боломжтой болдог. Сүүн бүтээгдэхүүн хүн амттай таатай мэдрэмж төрүүлдэг учраас л хүмүүс дуртай байдаг. Казахстанд ч бас сүүтэй цай авах уламжлал байгаа. Үнэний сүүний хэрэглээг багасгах нэг арга бол ямааны сүү, хоньны сүү, гүүний сүү гэх мэт өөр төрлийн сүүгээр орлуулах. Ялангуяа хөдөө амьдардаг бол ийм боломж байгаа. Харин хотод амьдардаг бол өөр арга байгаа. Жишээ нь үнэний сүүн бүтээгдэхүүний хэрэглээг багасгах. Зарим нь ургамлын гаралтай сүүгээр орлуулах. Жишээ нь кофенд эсвэл цайнд хийх сүг ургамлын сүүгээр орлуулж болно. Супермаркетуудад коксын сүү, бөөсний сүү, самрын сүү, хушигны сүү гэх мэт маш олон төрлийн сүү байдаг шүү дээ. Эдгээрт бидний дархлаатай зөрчилддөг уураг байдаггүй юм. Тиймээс үнэний сүүний хэрэглээг аажмаар багасгах нь маш үр дүнтэй байдаг. Үнэн дээр зөвхөн баг зэрэг бууруулахад ч үр дүн нь мэдэгдэхүйц байдаг. Жишээ нь өдөрт нэг л удаа хэрэглэх, нэг л хоолнд хэрэглэх гэх мэт. Жишээ нь та өглөө сүүтэй цай уудаг бол тэрнийг хэвээр нүлдээж болно. Харин өдрийн бусад үед сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээх. Эсвэл орой уудаг бол өдрийн турш хэрэглэхгүй байгаад орой
1-2 аягийг ууж болно л доо. Ингэхэд ч гэсэн үр дүн гардаг юм. Учир нь дархлаанд ирэх ачаалал маань багасдаг. За үзэгч сонсогчдоо кофеийн дуртай, кофе өдөр тутамдаа хэрэглэдэг хүмүүс анхаарлаа нааш нь хандуулж байгаарай. Таны энэ эмнэлзүүн хугацаанд кофе уух тохиромжгүй буюу кофе өөртөө таардгүй хүнтэй хэрэг учирч байсан бэ? Мэдээж маш олон шалтгаантай байж болно. Кофе өөрөө бидний биед өдөөгч нөлөөтэй байдаг. Учир нь кофе ихэвчлэн Латин Америк, Африкт ургадаг, манай бүс нутагт ургадаг ургамал биш шүү дээ. Ер нь статистикаар бол ойролцоогоор 50-50, заримдаа 70-30 харьцаатай байдаг. Кофе, шоколад, шанцаа зэрэг ургамлууд ихэвчлэн Африк болон Латин Америкт ургадаг. Эдгээр нь бидний биед заримдаа зөрчил үүсгэх хүнс болдог. Ямар төрлийн үйл зохицол бий болгож байна гэсэн үг үү? Дархлааны зөрчил, үнэний сүүч бай, бананч бай, авокадоч бай, таны өвөг дээдэс хизээж хэрэглэж байгаагүй хүнс бол дархлааны хувьд асуудал үүсэж магадгүй юм. Жишээ нь та өглөөний цайндаа авокадо иддэг байж болно. Гэхдээ тэр авокадо таны биед үнэхээр ашигтай юу? Эсвэл зүгээр л эрүүл мэнд харагдаж байгаа боловч үнэндээ таны энергийг сорж байгаа юу гэдгийг та мэдэхгүй байж болно. Өөрөөр хэлбэл зарим хүнс гаднаасаа эрүүл харагдавч үнэндээ таны биеийн байдалд муугар нөлөөлж байж болно л доо. Тэгэхээр таны хэлж байгаагаар хэрвээ бид нар тестийг өгөх юм бол миний бие авокадо идэхэд зогцох үгүй хэлж болох нэ дээ. Тийм ээ. Тэгвэл наадах чинь үнэхээр гоё юм биш үү? Би заавал өгнө. Тэгвэл Алматад ирээрээ. Би таныг хүлээж авнаа. Хотыг ч үзүүлье. Тэглгүй ах уу? Би үхрийн сүйтэй зүйл хэрэгэлдэг, кофе уудаг, авокадо иддэг. Тэгээд л яагаад өөрийгөө төгс сайн мэдрэхгүй байгаагаа гайхдаг баг. Тийм. Бас cinnamon байна. Хаяа мэдээж cinnamonтай зүйл хэрэгэлдэг. Энэ нь яг тохирдог үг би бас мэдэхгүй. Энэ бол яг л суглаа шиг. Хэн мэдхүү? Зарим хүмүүс ийм гадаад хүнсийг зүгээр л тэсвэрлдэг. Зарим нь үгүй. Харамсалтай нь бидний ихэнх нь тэсвэрлдэггүй. Та надад хэлээш 10 хүн тутмын хідэн кофе хэрэглэснээс болоод өөрийн биед нь муу нөлөө үзүүлсэн хүмүүстэй уулзч байсан аа. Ойролцоогоор 10 хүн тутмын 7 нөлөөлөлд орсон байдаг гэж хэлж болно. Ялангуяа нойр, сэтгэл санаа, анхаарал төвлөрөл, өдрийн турш ажиллах чадварт нөлөөлдөг. Зарим хүмүүс угаасаа физиологийн хувьд цусны даралт нь бага байдаг. Тэгээд орчин үеийн амьдралын хурдад нийцхийн тулд кофеинд найдаж эхэлдэг. Түрүүн сүү тохирохгүй байгаа тухай ярихад өвөг дээдсийн хэрэглэж зансан зүйл нь бидний ДНК-д нэвтсэн байдаг тул тохирохгүйг аль хэдийнэ тэд шийдчихсэн гэсэн логик явж байгаа тийм үү? Тийм. Бүх хүнсэнд хамаарна. Таны биед орж байгаа ямар ч хоол хүнс дархлааны тогтолцоотой. Зогцож болно, эсвэл зөрчилдөж болно. Ихэнхдээ зөрчил үүсгдэггүй хүнс бол таны өвөг дээдэс идэж байсан хоол байдаг. Учир нь таны генүүд тэр хоолнд аль хэдийн дасан зогтсон байдаг. Тэгэхээр би таны яг өөрийн чинь хамаар хэлүүлмээр байна л да. Мэдээж глютен буюу энэ гурилан дагуулагдж байгаа зүйлс. Энэ сэдв рүү орлоо доо. За тэр тусмаа монголчууд бидний хувьд глютений хэрэглээ ямар их өндөр байгаа тухай бид нэр өмнө нь мэдээлж байсан. Яг энэ дээр таны өөрийн бодлыг сонсъё. Зөвхөн энд биш. Дэлхийд даяар л юм байна. Фитнес, хоол зүй, ангаах ухаан, энгийн олон нийт бүгд л глютений талаар өөр өөрийн бодолтой байдаг. Тэгэхээр эхлээд нэг зүйлийг хэлмээр байна л та. Глютен өөрөө аюултай зүйл биш. Дэлхийн хүн амын ердөө 5% орчим л глютенээс болж өвчлөдөг. Тэдэнд тусгай онш байдаг. Энэ нь нарийн гидсний өвчин бөгөөд глютенийг энгийн уурга гэж хүлээж авахгүй, харин дархлааны систем нь дайсан гэж хүлээж авдаг. Гэхдээ бусад хүмүүсийн хувьд глютен ерөнхийдөө аюулгүй. Гэхдээ энд нэг том юм байна. Хэрв гидсний нэвчимхий чанар ихссэн, дархлааны систем сул, дархлааны систем бусад хүнсний эсрэг биеэр аль хэдийн ачаалалтай байвал глютен тодорхой хугацаанд өдөөгч хүчин зүйл болж чадна.
Глютен бол өнөөдрийн хооллолтод маш их хэмжээгээр ордог уураг. Өнөөдөр бид нарийн бов, талх, өглөөний үр тарианы бүтээгдэхүүн, чипс гэх мэт маш олон зүйлийг иддэг шүү дээ. Эдгээр нь ихэвчлэн улаан буудай, хөх тариа, арваагаар хийгддэг. Эдгээр 3 ургамал бүгд глютен агуулдаг. Та заримдаа сүүн бүтээгдэхүүнд хүртэл глютен орсон байдаг гэдгийг мэдэх үү? Би өмнө нь чипсний тухай дурдж байсан. Чипсийг төмсөөр хийдэг гэж боддогч үнэндээ ихэнхдээ улаан буудаан гурил гол орцсон байдаг. Яагаад гэвэл улаан буудаа хямд, ялангуяа Казахстан шиг улаан буудаа их тариалдаг оронд. Казахстан бол дэлхийн улаан буудаан том үйлдвэрлэгч орнуудын нэг шүү дээ. Тиймээс улаан буудаа бараг бүх хүнсэнд ордог. Тиймээс асуудал нь глютен өөрөө биш харин хит их хэрэглээ юм. Бид талх бов жигнэмгийг бүр мөсөн хасах шаардлагагүй. Гэхдээ глютений хэрэглээнд хариуцлагатай, хязгаартай, ухамсартай хандах хэрэгтэй. Ялангуяа дараах нөхцөлтэй бол гэдэсний нэвчимхий чанар ихсэх, аутоиммун өвчин, архаг өрөвсөл байвал глютений хэрэглээг анхаарах хэрэгтэй. Товчхонтой бол глютений тухайд энэ л гол зүйл. Гол нь л энэ. Манай үзэгчид ер нь бол энийг барьж авсан баха. Энэ санааг. Өмнө нь бол олон зочдоос тохиолдлын хувьд ижлэгүүч гэсэн яг энэ муу гэдгийг бол хэлжсэн. Тэг глютен гэдэг зүйл бол хүнд муугаар нөлөөлөд байна гэдэг. Гэхдээ таны хэлж байгаа тохиолдлууд дотор бас ялгаатай маш олон зүйл байна. Жишээлх юм бол би хүнтэй ажиллахдаа дараах шинж тэмдгүүдийг ажигладаг юм. Гэдэсний нэвчимхий чанар ихсэх, архаг өрөвсөл, бодисын солилцооны алдагдал гэх мэт. Жишээ нь гинекологийн салбарт хийсэн зарим судалгаанд эндометриоз, өндгөвчний уйланхаа зэрэг өвчнүүд глютений хэрэглээтэй холбоотой байж магадгүй гэсэн үр дүн гарсан. Одоогоор бидэнд глютен болон өвчний хооронд шууд шалтгаан, үр дагаврын нотолгоо хангалттай байхгүй л дээ. Гэхдээ судлаачид мэдээллийг аажмаар цуглуулж байна. Одоогоор бид зөвхөн хамаарал буюу корреляшнийг л харж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн үржлийн тогтолцооны эмгэгүүдтэй холбоотой хамаарал ажиглагдаж байна. Яг би нэг асуух нь зөв үгүй гэсэн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ боломж олсных би танаас асуучих. Хэр илбэг кроны өвчтөй хүмүүстэй таарлаж байсан бэ? Кроны өвчин ер нь нэлээд ховор л доо. Миний практикт яг онцлогдсон кроны өвчтэй нэг л хүн байсан. Бас өөр нэг хүн архаг өрөвсөлд гэдэсний өвчтэй байсан. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд нөхцөл байдал арай өөр байдаг. Кроны өвчин бол генетикийн шалтгаантай өвчин. Харин ерөнхий хүмүүсийн хувьд асуудал нь ихэвчлэн функционал буюу төр зургийн шинжтэй байдаг. Энэ нь заримдаа эмчид бүр илүү хэцүү. Учир нь тодорхой онш тавих боломжгүй байдаг юм. Би гэдэс өрөвсөж байгааг мэдж байдаг. Тэр өрөвсөл дархлааны системийг идэвхжүүлдэг. Энэний улмаас хүн сайн унтаж чаддаггүй. Бас ажилдаа төвлөрч чаддаггүй. Ууртай болдог. Бас сэтгэл санаа ч гэсэн мууддаг. Тэгэхээр хоолноос шимт тижээлээ бүрэн авч чаддаггүй. Гэхдээ энэ нь кроны өвчин биш. Кроны өвчний үед ихэвчлэн стероид эмчилгээ хэрэглэдэг. Энэ нь дархлааны системийг дарангуйлж өрөвслийг хянах арга юм. Харин кроны өвчнгөө боловч гэдэсний өрөвсөлтэй хүмүүсийн хувьд бид хүнд эм хэрэглэхгүйгээр заримдаа зөвхөн хоолны дэглэмэрч зохицуулж болдог л доо. Тэгэхээр дараагийнхаа хэсгийг би таныг ер нь шууд зөвлөгөө өгөх чиглүүлэе гэж бодлоо. За мэдээж энэхүү зөвлөгөөнүүд нь бол бидний амьдралын хэм маягт байгаа тодорхой зүйлсийг жижигч байсан хамаагүй зүйлсийг өөрчлөх юм бол том нөлөө бүхий үр дагавар гарч болох тийм зөвлөгөө рүү чиглүүлэе гэж бодлоо. Тэгээ би өөрөөрөө дамжуулаад яг
Таны хийдэг асуумжуудыг ашиглаад надад ямар нэгэн асуудал байгаагийг хоёлоо тодорхойлъё. Тэгэхээр та өнөөдөр миний өвчтөн болох гэж байна уу? Тийм ээ. Танд ханддаг хүмүүстэй ижилхэн асуумжуудаар дамжуулаад ямар нэгэн өөрчлөх зүйл гарч ирэх юм бол таны зөвлөгөөг авъя. Зөвлөгөө өгөх үү гэсэн үг үү? За. Тийм ээ. Би бэлэн байна. За тэгвэл эхлэе. Тэгэхээр юуны өмнө бид зөвлөгөө өгдөг эмч нар шүү дээ. Хүмүүстэй ярилцдаг. Бид мис засалчид шиг орж ирээд мис заслаа хийчихэд л гараад явдаг хүмүүс биш. За миний тухай олж мэдцгээе. Тиймээс эхлээд бид дараах зүйлийг тодруулдаг. Та хизээ хооллолдог, юу иддэг? Гэхдээ бүр эхнээс нь асуухад таныг өнөөдөр надад хандахад хүргэсэн яг ямар асуудал байгаа вэ? За тэгэхээр хамгийн түрүүнд надад ямар нэгэн зовир бол байхгүй. Гэхдээ би илүү энергитэй болох дээр л анхаарлаа хандуулмаар байна. Надад мэдээж 24 цаг байгаа. Тэрний 6-аас 8-ыг нь бол унтаад өнгөрөөчихөж байгаа. Үлдэж байгаа хугацаанд нь би өөрт байгаа энергийг дуусахгүй байхаар гэх юм уу эсвэл хангалттай энергитэй байхыг л хүсэж байна гэсэн үг. Миний итгэж байгаагаар бол надад хангалттай энерги байгаа гэж бодоод байгаа. Гэвч би илүү энергийг хуримтлуулж чадах юм бол магадгүй миний бүтээмж сайжрах, илүү олон зүйл хийх. Та тэгвэл биохакер юм уу? Үгүй, ердөө л илүү энергитэй болохыг хүсэж байгаа энгийн л хүн. Таны яриаг сонсоход та яг л тийм хүн шиг санагдаж байна. Өөрөөр хэлбэл биеэсээ илүү их зүйл гаргахыг хүсдэг, өөрийгөө байгаагаасаа илүү болгох гэж хит их хичээдэг хүмүүс байдаг шүү дээ. Үннийг хэлэхэд энэ нь зарим талаараа эрүүл сэтгэлгээ биш. Юуны өмнө би танаас нэг зүйлийг асуумаар байна. Та яг ямар байдлаар өөрийгөө энерги дутагдж байна гэж мэдэрдэг вэ? Өдрийн турш яг юу хийхэд танд хүч анхаарал дутагдаад байгаа вэ? Та юу гэж бодож байна? Яг нь миний дүгнэлтэн дээр тулгуурлаад хэлий гэвэл одоо мэдээж миний биологийн цагийн хувьд хугацаа ер нь ойртож байгаа юм шиг санагддаг. Юун хугацаа вэ гэхээр би одоо 40 рүү 40 байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр миний энерги байсан түвшинээс тийм. Өөрийнхөө энергийн түвшин буурч байна гэж төсөөлж байна гэсэн үг үү? Тийм ээ, физиологийн хувьд буурч байгаа гэж төсөөлж байна. За тэгээд мэдээж өөрийнхөө биед үзүүлж байгаа муу нөлөөнүүд гэж байна те. Заримдаа ажлын шаардлагаар хүний биед муугар нөлөөлдөг зүйлсийг хэрэглэх те. Баг унтсан байх гэх зэрэг зүйлсийг хийж байна л да. Тэгэхээр яг уу надад олгогдсон байгаа хариуцлагын хүрээнд яг амрах ёстой цагт амарч чадахгүй байгаад байна л гэдэг үндсэн дүгнэлт. Тийм ээ, та зүгээр л хэд завгүй байна. Тийм ээ, завгүй байдлаас хамаарат ийм зүйл болж байгаа бох. Гэхдээ би ганцаараа юм байгаа биш. Та Улаанбаатарын гудамжнаас яг над шиг хүнийг маш олноор нь олох бах. Мэдээж маш олон одоо үүрэг хариуцлагыг зэрэг үүрдэг. Дээрээс нь амрах чөлөө зав багтай мөн илүү энергитэй байхыг л олох ёстой болохоос биш хариуцлага багасгах тийм боломж байхгүй тийм хүмүүсийн тухайд л ярьж байна л да. За ойлголоо. Та яг л зөвхөн Монголд биш бараг л дэлхийн хаанч байдаг дундаж насны эрэгтэй хүний дүр зургийг тайлбарлалаа л да. Өөрийгөө илүү сайн мэдэрхийг хүсдэг. Гэхдээ нөгөө талаас муу зуршлуудтай ирээдүйд эрүүл мэнд муудаж магадгүй гэдгийг мэдэрдэг. Тэгэхээр юуны өмнө хэрвээ боломж гарах юм бол цусны шинжилгээнийхээ хариуг над руу явуулж болно л доо. Магадгүй энэ бичлэгийн дараа харж болно. Гэхдээ одоохондоо таны сэтэл юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Таныг өөрийгөө илүү сайн байлгахыг хүсэхэд юу нөлөөлж байгаа вэ гэдгийг. Хүүхдүүд, гэр бүл, өөрийн нэр төр эсвэл эрүүл мэнд үү? Яагад гэвэл энэ шалтгаангүйгээр би таны өдөр тутмын амьдралыг задлан шинжлэх утгагүй юм. Хэрвээ би танд юу хийх ёстой хэллээ гэж бодъё. Гэхдээ та хангалттай унтахгүй, хангалттай хөдөлгөөн хийхгүй, хит их стресстэж байвал ямар ч хоол хүнс таныг аврахгүй. Учир нь хооллолт бол эрүүл амьдралын 4 гол хүчин зүйлийн зөвхөн нэг нь шүү дээ. Хооллолт дангаараа ажилддаг. Үннийг хэлэхэд нэг нэмэлт бүтээгдэхүүн эсвэл нэг хоол бүх асуудлыг шийддэг байгаасай гэж би маш их хүсдэг.
Гэхдээ бодит байдал дээр хамгийн чухал зүйл бол эрэмлэлт юм. Эхлээд таны сэтэл, дараа нь таны амьдралын тэргүүлэх зүйлс тодорхой болох ёстой. Тэгээд л дараа нь төлөвлөгөө гарч ирдэг. Энэнд унтах хэв маяг, стрессээ удирдах арга маш чухал л да. Өнөө үед стрессээ зохицуулах маш олон арга байгаа. Жишээ нь спорт, бясалгал, алхалт. Спорт гэдэг нь зөвхөн биеийн дасгал биш л дээ. Харин сэтгэл санааг тайвшруулах хэрэгсэл гэж болно. Хэрвээ та жин нэмээд гэз чинь томорч байгааг анзаарч байгаа бол энэ нь ихэнхдээ стресс хуримтлагдаж байгааг л илтгэнэ. Ялангуяа гадаа хангалттай гарахгүй байх, хангалттай унтахгүй байх, олон үүрэг хариуцлагаас үүссэн сэтгэл зүйн стресс гэх мэт зүйлс нөлөөлдөг юм. Тэгээд дараа нь бид хооллолтын асуудал руу орж ирдэг. Жишээ нь таны өглөөний хоол. Та камерын өмнө хэлсэн шүү дээ. Та бараг өдөр бүр өндөг иддэг гэж. Тийм ээ. Өндөг бол тогтмол иддэг. Магадгүй 7 хоногийн 6 өдөрт. Бидний ихэнх нь өндөгний цагаан эсвэл шар хоёроос аль нэгэнд нь үл твчих байдалтай байдаг. Магадгүй тэр өндөг таны энергийг бууруулж байж магадгүй юм. Дараагийн зүйл бол кофе. Та кофеийн тэсвэртэй эсхийг мэдэхгүй. Ялангуяа стресс ихтэй үед бидний бие кортизол гэдэг стрессийн гормоныг ялгаруулдаг. Хэрвээ кортизол өндөр байхад дээрээс нь кофеин нэмбэл кортизол бүр ихснэ. Кортизол удаан хугацаанд өндөр байвал булчингийн масс багасна. Ясны масс багасна. Мэдээж энэ нь шууд нэг шөнийн дотор болохгүй л дээ. Гэхдээ цаг хугацааны явцад таны биеийн байдал 7 хоног бүр багаар мууддаг. Тиймээс л энэ мөчлөгийг таслахын тулд өглөөний хоолноос эхэлж болно. Та өндөг иддэг шалтгаан нь магадгүй уурга авах гэж байгаа байх л да. Гэхдээ уургийн өөр их үүсвэрүүд маш олон байдаг. Тиймээс өглөөний хоолоо өөр төрлийн хүнсээр солихыг оролдож үзэж болно. Бас өглөө сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж үзээрэй. Дараа нь өөрийгөө яаж мэдэрч байгаагаа ажиглаарай. Бас кофений хэрэглээг багасга. Эхний хэдэн өдөр та илүү их унтмаар санагдаж магадгүй. Учир нь таны бие хуримтлагдсан ядаргаагаа нөхөж байгаа. Гэхдээ дараа нь таны унтах чанар үр дүн авчирч болно. Бас уурга болон эслэг маш чухал. Харамсалтай нь тийм ээ, Казахстан бас Монголд хүмүүс ногоо хангалттай иддэггүй. Ихэнхдээ төмөс, манжин, ловон гэх мэт газрын ногоо л иддэг. Гэхдээ бид ногооны төрлийг илүү төрөлжүүлэх хэрэгтэй санагддаг. Танд авокадо иддэг нь таалагдаж байна. Гэхдээ бид өмнө нь ярьсан шүү дээ. Таны бие авокадод тэсвэртэй эсхийг мэдэхгүй. Улаан лойл иддэг нь бол сайн. Бас хоолндоо үр самар нэмхийг зөвлөж байна. Эдгээр нь сайн өөх тосны их үүсвэр. Сонирхолтой нь бодисын солилцооны алдагдал үүссэн үед бидэнд өөх тос илүү хэрэгтэй болдог. Учир нь ургамлын болон амьтны гаралтай өөх тосоор бид гормонууд, инсулин, кортизол, тестостерон зэрэг гормонуудыг үүсгэдэг. Тестостерон нь зөвхөн эрэгтэйчүүдэд биш, эмэгтэйчүүдэд ч идэвхтэй, эрч хүчтэй байх маш чухал гормон юм. Тиймээс би эхлээд өглөөний хоолноос эхлэхийг зөвлөе. Мөн биеийн идэвх. Биеийн идэвх гэдэг нь заавал тамирчин болох, 6 булчинтай болох, марафон гүйх гэсэн үг биш л дээ. Идэвхтэй байна гэдэг нь ажил руугаа алхах, гэр ажлын хооронд баг зэрэг алхах гэх мэт энгийн зүйлс байж болно л доо. Хамгийн гол нь
илүү их хүчил төрөгч авах зүрхний цохилтыг баг зэрэг хурдасгаж байхад л хангалттай. Танд энэ бүх зөвлөгөө ямар байна? Тийм ээ, надад маш зөв санагдаж байна. Зүгээр ч нэг зөв биш, бүр их таалагдлаа. Ялангуяа та хамгийн түрүүнд юу сэтэлжүүлээд байгаа тухай ярьсан. Өөрөөр хэлбэл хүн яагаад амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсэж байгаа гэдгээс Тийм ээ. шалтгаанаа олохоос эхэлж байгаа нэг. Яагаад гэвэл цаад жинхэнэ шалтгаан байхгүй бол юу ч хийх утгагүй. Хэдхэн хоногийн дараа л орхиод явчих нь шүү дээ. Тийм ээ, эхлээд ер нь бид яагаад өөрчлөхийг хүсэж байгаагаа олох нь зүйтэй байна. Зүгээр л нэг тренд дагах биш тийм ээ. Тренд гэдэг бол тренд. Тийм ээ. Үннийг хэлэхэд трендүүд ихэнхдээ хор хөнөөлтөй байдаг. Тийм байна. Тэгэхээр эхлэлцийг нь айгүй чухал гэдгийг ойлголоо. Хамгийн гол нь ямар өөрчлөлтийг бий болох гээд байгаагаа олж тогтоох. Энэ нь зорилгын тухай биш л дээ. Энэ хоёрыг ялгаж ойлгох нь маш чухал. Энэ бол заавал хүрэх ёстой зорилгын тухай биш. Эсвэл заавал авирах ёстой Эверестийн оргил шиг зөвлөж биш. Гол нь би өдөр бүр өөрийгөө яаж мэдрэхийг хүсэж байна вэ? Амьдралдаа ямар мэдрэмжийг мэдэрч амьдрахыг хүсэж байна вэ? Энэ л хамгийн чухал шүү дээ. Энэ нь мөнгөний тухай биш, аль улсад амьдрах тухай биш, машин, эд хөрөнгө гэх мэт материалын зүйлсийн тухай биш. Өөрийгөө яг яаж мэдрахийг хүсэж байна вэ? Тэгээд тэр мөчөөс эхлээд бүх зүйл аажмаар хөдөлж эхэлдэг. Би ер нь яг өөрийнхөө аргачлалыг олж шиг боллоо. Арга. Би таныг нэлээд бодолд оруулчихлаа. Би харж байна л да. Тийм ээ, олон зүйл бодогдууллаа. Сүүлийн үед би хитрхи их зүйл хийгээд байгаагаа ч олж мэдлээ. Ер нь яагаад хийх ёстойгоо дахиж бодох ёстой юм бэ? Мэргэжлийн тамирчин шиг бэлтгэл хийж гин. Гэхдээ би мэргэжлийн тамирчин биш шүү дээ. Хөөх, тэгээд танд энэ яагаад хэрэгтэй гэж. Мэдээж тэгвэл та өөрийн нөөцөө шахаж байна. Тиймээс өөртөө болгоомжтой зөөлөн хандах хэрэгтэй. Эцээ та бол ганцхан шүү дээ. Тийм ээ, би өөртөө илүү зөөлөн хандаж сурах ёстой юм байна гэдгээ дөнгөсөө ойлголоо. Энэ бол надад ойлгох ёстой дутуу байсан зүйлсийн нэг юм байна. Өмнө нь хинч надад энийг зааж өгж байгаагүй юм байна шүү дээ ер нь. Сайн амжилттай явахыг л хин нэгэн заахыг хичээдэг болохоос биш. Дээр. Тийм ээ. Яг биетэйгээ зөөлөн хандахыг бол хүн зааж байгаагүй юм байна. Эцэст нь чи хизээч ялдаггүй. Би хизээч ялахгүй. Тийм ээ. Энэ тулаанд бол би ялахгүй юм байна шүү дээ. Энэ л урдчлан сэргийлэх ангаах ухаан гэж хэлж болох зүйл. Энэ нь зөвхөн шинжилгээний хариу хараад заавар дагах тухай биш. Харин хүнийг бүхэлд нь харж тэрний амьдралын дүр зургийг ойлгоод яг юунд хэрэгцээтэй байгааг нь олж харах тухай юм. Яг тийм ээ. Миний бодлоор энэ подкаст дээр анх удаа хин нэгэн энэ өнцгөөс ярьж байгаатай бид нэр таарч байгаа шиг байна. Мөн энэ подкастын хамгийн чухал нь одоо take away буюу үлдэх ёстой зүйл нь энэ байх гэж бодлоо л доо. Одоо надад миний хамгийн сүүлийн асуулт үлдсэн байна. За. Та 2 дахь удаага Монголд ирсэн гэсэн те? Монголд уу? Тийм ээ. Магадгүй энэ асуулт ерөнхий сонсогдож болох юм. Гэхдээ ийм төрлийн мэдээлэл мэдлэг өгдөг медиа контентууд хүмүүсийн дадал зуршлыг өөрчлөхөд нөлөөлж чадна гэж та бодож байна уу? Мэдээж чадна. Би бүр бодохгүйгээр шууд тийм гэж хэлнэ. Ийм боловсрал олгодог контентууд хүмүүсийн дунд зөвхөн мэдлэг биш, бас ухамсар бий болгодог. Өнөөдөр манай подкастыг сонссон хүмүүс шууд амьдралаа оронгоор нь өөрчлөнө гэсэн үг биш л дээ. Гэхдээ л ядаж бодож эхэлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд өөр зүйл сонсно. Дахиад бас өөр мэдээлэл сонсно. Ингэж л баг багаар мэдээлэл нэмэгцээр хүний ухамсар бүрэлдэж эцтэй эерэг өөрчлөлтөнд хүргэдэг. Мэдээж энэ бол тасралтгүй л хийх ажил. Гэхдээ би энд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн бас хүсэлтэй байдгийн. Хэдхэн минутын өмнө би өөрөөсөө нэг зүйл асууж байсан. Би яг яагаад ийм төрлийн подкаст хийдэг юм болоо гэж. Бид энэ подкастыг эхлүүлээд 5 жил болсон байна. Ихэнхдээ видео бичлэгүүд хийж тодорхой арга барил мэдлэгийг монгол хэлтэй хүмүүст дэлхийн хаанч амьдарч байсан хамаагүй тэдэнд зориулан түгээхийг зорддог. Тэгээд би өөрөө спортын шинжилгээ ухааны сургуульд судалж байхдаа нэг зүйлийг маш сайн ойлгосон нь бид хотчлолтоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудлуудтай нүүр тулцсан байгаа юм байна. Хотчлолт нэмэгдэхийн хэрээр хүмүүс хөдөлгөөн багтаа амьдралтай болж стресс ихтэй, түргэн хоол их иддэг,
боловсруулсан хүнс бас иддэг гих зэрэг ийм том асуудлуудтай нүр тулсан байгаа юм байна. Дээрээс нь би хүүхэдтэй, миний найзууд хүүхэдтэй. Тийм ээ. Тэг хүүхдүүд үргэлжил бүгд чихэрлэг зүйлс идэхийг хүсэж байгаа. 24/7 тэд үнийг идэхийг хүсдэг. Амттай зүйлс. Харин гэтэл бидрэнд хангалттай ажиллаад мөнгө олоод тэгээ дээрээс нь нөгөө хүүхдүүдийн хүссэн зүйлийг авч өгөө гэдэг тийм нэг ийм тойрогт орцсон байна. Тэгэхээр яг энэ бүхний төгсгөлд бидний хүсэж байгаа зүйл бол яаж хэрхэн энэ асуудалтай нүр тулж даван гарах уу гэдэг мэдээллийг өгөхгүйгээр яг мэдлэгийг нь өгөө л гэж зориод байгаа. Ингэхдээ хин нэгний амьдрал дээр боддоор бий болсон туршлагаас нь хуваалцах замаар. Жишээлх юм бол Хашимото өвчин, цусны хор тавдар, кроны өвчин гэх зэрэг зүйлсийг хэрвээ хин нэгэн амьдралдаа бий болгосон нүр тулсан байгаа бол тэд хэрхэн давж гарсан талаар Google дээр хайлт хийж өөрсдөө мэдээлэл авахаас гадна яг манай энэ контентуудыг үзэж авснаар ер нь бол анхны хийх ёстой алхмуудаа мэдэж аваад дээрэс нь тэр хүмүүсийн туулсан туршлагыг сонсоод намайг иймэрхүү асуудал хүлээж байгаа юм байна гэдгээ ойлгоод өөрийн туулсан зам туршлагаа ярьж ядаж ихний 3 алхмаа олоод авах тийм боломжийг бид нар бий болгож байгаа л гэж итгэдэг. Тийм ээ тийм. Хүмүүсийн анхны туршлага маш чухал. Бид нэр яг тухайн хүний асуудалд бүрэн гүйцэд гаргалгаа бол өгч чадахгүй бах. Гэхдээ ямар нэгэн байдлаар анхшдны мэдээллийг нь бол өгчих бах. Гэхдээ бид одоо хүртэл 200 гаруй дугаар хийсэн байна. Зөвхөн энэ зорилгоор. Мэдээж урд сууж байгаа хүнээсээ асуулт асуугаад түүний амьдралаас ямар нэгэн хэрэгжилж болох мэдлэгийг өөрөө авах, мөн бусад ерөнхий одоо хүн амдаа зориулж хүргэх гэдэг энэ бол одоо бидний зорддог зүйл. Тэгээ ингэснээрээ тэр хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлөд нэг ч гэсэн хүн өөрийн амьдралын чанараа энэ мэдээлэл дээр тулгуурлаад сайжруулаасай гэж хүсдэг. Тэгээ хизээ хүртэл энийг хийхээ би бол мэдэхгүй байна. Ямар нэгэн байдлаар энэ зүйл надад муугаар нөлөөлөд эхлэх юм бол би зогсох бах. Гэхдээ тийхгүй баха. Яагаад тэгэхээр би сурдаг, үзэж байгаа хүмүүс ч гэсэн юм сурдаг учраас энэ үргэлжлэх баха гэж би итгэж байна. Мэдээж та бас олон хүмүүстэй уулздаг. Тийм биз? Мөн би өнөөдрийн дугаараа хийгээд зорилгодоо хүрчлээ гэж би бодож байна. Яагаад тэгэхээр танаас авсан энэ мэдээллүүд бол надад л одоо маш хэрэгтэй зүйлс байсан учраас надад ч бас таатай байна. Тэгэхээр магадгүй миний асууж амжаагүй таны хэлэх ёстой гэж бодсон зүйл үлдсэн байвал та яг одоо хэлж болно шүү. Нэг зүйл хэлэх үү? Надад 1 минут өгөх юм уу? Үгүй, би танд бүр 3 цаг өгье. За тэгье. За ингээд эхэллээ. Тэгэхээр юуны өмнө хэлэхэд энэ подкаст миний төсөөлж байснаас өөр байлаа. Би мэдээж подкастын ярилцлага болно гэж бодож байсан л та. Гэхдээ яг юуны тухай хинтээ ямар чиглэлээр ярихыг мэдээгүй. Ярилцлага өрнөж байгаа арга барил нь их өвөрмөц санагдлаа. Бас маш үнцэнтэй. Яагаад гэвэл ярилцлага авч байгаа хүн болгон миний үзэл бодлыг амьдралын туршлагаар минь дамжуулж сонирхдаггүй л дээ. Зөвхөн мэрэгжлийн туршлага биш, амьдралын туршлага. Тиймээс таны подкастын арга барил үнэхээр гоё байна. Баярлалаа. Бас таны подкаст Монголд төдийгүй гадаадд ч нэлээд алдартай олон хүн үздэг гэж сонссон. Тиймээс энэ боломжийг ашиглаад хүмүүст нэг зүйл хэлмээр байна л та. Бид бодож эхлэх хэрэгтэй. Магадгүй энэ нь жаахан хуваа хичээсэн сонсогдож магадгүй. Гэхдээ бид эхлээд өөрийнхөө тухай бодож сурах хэрэгтэй. Бид системийн нэг хэсэг гэдгээ ойлгож бодох хэрэгтэй. Тэр систем гэдэг нь бусад хүмүүс. Өнөөдөр өөрийгөө хайрл гэсэн тэрэнд хаасайгүй л байдаг. Гэхдээ бид нэг зүйлийг мартдаг. Бид ганцаараа биш, бид системийн нэг хэсэг. Бид өөрчлөгдвөл хүүхдүүд өөрчлөгдөнө. Хамт ажиллагсад өөрчлөгдөнө.
Яагаад гэвэл хүмүүс таны хэлж байгаа зүйлийг биш, хийж байгаа зүйлийг харж дуурайдаг. Би энд өнөөдөр төгс сайхан зүйл ярьж болно. Гэхдээ хэрвээ би өөрөө энийг хэрэгжүүлэхгүй бол хэний ч амьдралыг өөрчилж чадахгүй. Тиймээс бидний энэ дэлхий дээрх зорилго бол үлгэр жишээ хүн болох гэж би боддог. Бас нэг зүйлийг үргэлж санах хэрэгтэй. Та энэ дэлхий дээр ганцаараа биш, ямар ч утгаар бодсон. Баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Тэгээ би сая их сонир мэдрэмж авлаа. Нэг тийм зүйлд хариалагдсан мэдрэмж. Дэлхийн хаа нэгтээ өөр газар ч гэсэн яг ижлэхэн зүйл зориод хийдэг хүмүүс байгаа гэдгийг олж мэдэх нь Тийм ээ, яг тийм. Их гоё тухтай мэдрэмжийг өгд юм байна. Харамсалтай нь бид ихэнхдээ өөрсдийгөө ганцаараа юм шиг мэдэрдэг. Яг л талбар дээр ганцаараа тэмцэж байгаа хүн шиг. Гэхдээ үнэндээ тийм биш. Бид бие биенээ танихгүй байж болох ч дэлхийн өнцөг болон бүрт ижил зорилгын төлөө тэмцэж байгаа нэг багийн хүмүүс гэдгээ санах хэрэгтэй. Үүнийг надад сануулсанд маш их баярлалаа. Мөн энэ бичлэгийг одоо хүртэл үзэж байгаа та бүхэнд хэлэхэд энэ тэмцэлд та ганцаараа биш юм байна гэдгийг энэ дугаар танд сануулсан баг. Дэлхийн хаа нэгтээ яг одоо тантай адил зүйлийг хийж, тантай адил зорилгын төлөө хичээж, өөрийгөө илүү сайн болгохын төлөө өдөр бүр зогсолтгүй үргэлж хөдөлж эрэл хайгуул хийдэг хүмүүс байдгийн байх шүү. Тиймээс та бүхэн энэ аяллаа улам илүү үргэлжлүүлээрэй. Танд жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай. Магадгүй дараагийн удаа бид дахин уулзах хаалмаа. Тийм ээ, би ч бас энэ ярилцлага надад үнэхээр таалагдлаа. Баярлалаа. Надад маш их таалагдлаа. За манайхаа дараа уулзлаа, баяртай. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.